Тэгэхээр сонгогчдын нэрсэн жагсаалтыг баркодтой болгох саналыг дараагийн улсын хурлын ээлжид сонгуулиар хэрэгжүүлэхээр хойш тавилаа. Хөрөнгө мөнгөний асуудал нь одоо дөнгөж эцсийн шийдэхээр яригдж байгаа учраас цаг хугацааны хувьд амжихгүй гэж төрийн байгууллагын байнгын хорооны гишүүд үзлээ. Тиймээс баркодын зарцуулахаар санд оруулсан хөрөнгийг хяналтын камер авахд зориулахаар боллоо. Улсын хурлын 2008 оны ээлжид сонгуулийн зардал 8.2 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа сонгуулийн ерхий ороноос танилцуулсан. За үүнээс 1.7 тэрбумын саналийн хуудсыг баркодтой болгоход зарцуулна гэж тооцсон байсан боловч цаг хугацааны хувьд амжихааргүй байгаа юм байна. Холбогдох тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирж суйрлуулна гэвэл дор хаяж 2.5 сар шаардлагатахаар байгаа тул ийхүү нэвтрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Тэрүүд баркодтой холбоотой 1.7 тэрбум төгрөгийг одоо даалгавар журмын тухай хууль хэрэгжиж явж байгаа. Энийг дэмжигдэнэ гэж ойлгоод дараагийн сонгуулиас хэрэгжинэ гэж ойлгоод энийг хасаа гэсэн саналтай шудараа бий. 17 гишүүн за дэмжигдэж байна. Баркодын асуудал дараагийн сонгуулиар яригдах болсон тул хяналтын системээс сайжруулахад хөрөнгө зарцуулъя гэдэг дээр анхаарлаа тавьж байна. За нийтдээ 1800 хэсэг дээр камер байрлуулахаар ярьж зардалт нь 721 сая төгрөг гаргахаар болж байгаамаа. Яг тооцоод үзвэл бид нар чинь нөгөө урдныг тооцоодос дуруулсан бас болохгүйсэн учраас бид нар энэ дээр одоо судалгаа шийдэгдэх юм дээр судалгаа яриасан аваагүй албан ёсоор. Одоо үнэхээр ийм асуудал яваад ирвэл бид нар 3-аас доошгүй компаниас одоо нийлүүлэх компаниас одоо санал малын авч яа эцсийн баттай тойлохгүй $600,000 гэдгийг бас эцсийн тоо гэж чадмааргүй байна л да. Сайн чанарын камер 300-аас 350,000 төгрөгт хүрнэ гэж тооцож ийм хэмжээний мөнгө гаргахаар төсөвлөж байна. За үүний байнгын орооны гишүүд дэмжлээ. Сонгуулийн зардалтай холбоотой яригдсан бас нэг асуудал бол сонгуулийн орооны ажилчдын хоол унаа урамшууллын зардал тусгасан 3.3 тэрбум төгрөгийг хэд өндөр байгаа тул 1.1 тэрбум болгож хянсан сангийн яамны саналыг харин хүлээж авсангүй хуучин тусгасан зардлын хэвээр үлдээ гэдэг дээр за гишүүдийн саналд авамгайллаа. Төрийн байгуулалтын байнгын ороогоор сангийн яамны сонгуулийн зардалд хянсан хяналтыг инхүү хилцээд нийт зардлын хэмжээг 7.2 тэрбум байлгахаар улсын хурлд танилцуулахаар боллоо. Улсын сонгуулийн 2008 оны ээлжид сонгуульд өнөөдрөөс аль биесээр эхэлж байна. 6 дугаар сарын 29-нд санд хураана. Харин нэр дэвшигчид 6 сарын 5-ны хүртэл сонгуулийн хороонд бүртгүүлж нэр дэвшиг эрхээ авч дурснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлэх ёстой юм а. Сонгуулийн ерхий хороо 40-оос доошгүй хоногийн дотор тойргийн хороогоо байгуулах учиртай. Нийтдээ 26 тойргийн хороо сонгуулийн үйл ажиллагааг хянан явуулах юм. Нийтдээ 340 газар салбар хороод байгуулагдаж 1800 газар санал хураалт явагдах гинэ. Сонгуулийн ажил нийтдээ 26746 хүн ажиллах оронтойгоор зохицуулагдах нэ. За энд нэг заавал онцлог мэдээлэл хүргэл урд нь аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн урал сонгуулийн оронд ажиллах хүмүүсийг шийдвэрлэдэг байсан бол хуулиас гадуурх дур мэдсэн гаж үзэгдэл байсан учраас энэ удаад нутгийн өөрөө удирдах ёсонд эрх мэдлээ хэтрүүлэн хөвшил болгосон энэ асуудлыг сонгуулийн ерхий ороо өөрөө шийдэхэр болж байна. 239,777 хаяг дээр давхар бүртгэлтэй байна. 116,568 иргэн 239,777 хаяг дээр 2-оос дээдл нь одоо 6 хаяг дээр давхар бүртгэлтэй ийм иргэд байна. Ийм учраас одоо ойрын үед иргэний бүртгэл мэдээллийн төв за бүх одоо шатны засаг дарга нар хамтарч энэ хаягийн давхардлыг арилгах учиртай. Үлдэж байгаа хугацаанд одоо энэ хаягийн давхардл иргэний бүртгэлийн зөрчилтэй энэ олон хүний асуудлыг хуулийн дагуу нэгмөр зохицлох ийм шаардлага бий болж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр болоогүй байхад алт хэлбэрээр сурталчилгаа явуулбал за дээд тал нь 8 сая төгрөгийн торгуулд унах буюу нэр дэвшигчийн эрхийг хүртэлх асуулна. Хэрэв нэр дэвшгээр санаархагчид хууль бус үйлдэл хийхийг оролдвол сонгогчид түүнд бүх саналаа өгөөрэй гэж сонгуулийн ерхий орооны дарга Ноён Батулах ширүүхэн айлтлаа. Харин сурталчилгаахаас энэ өдрүүдэд нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө эсрэг хар PR хийвэл яах вэ? Энэ бол одоо хэцүү. Ер нь одоо тэр миний түрүүний дээр хэлдэг ёс зүйтэй байх, жудагтай байх гэдэг талаар хамаатай асуудал та. Ер нь одоо манай намууд улс төрчид олон удаа сонгуульд оролцлоо шүү дээ. Ийм учраас одоо бие бинийгээ үндэслэггүй, гүтгдэг, доромжилдог энэ бол уул нь бол одоо Монгол хүнд баймааргүй юм байна. Хэвлэл мэдээллийн байгууллага манай сонгуулийн ерхий орооны дэргэд хэвлэл мэдээллийн орон тооны ус зөвлөл байгуулагдаж байгаа шүү дээ. Журам батлагдсан. Тэгэхээр энэ зөвлөлөө байгуулна. За энэ зөвлөлөөр дамжиж л одоо энэ хяналтыг тавьж хэрэгжүүлнэ дээ. Үнэхээр одоо үтгсэн доромжилсон одоо батлагдах нь тэр нь орон төсгүй байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээх заалт биш шүү дээ.
Улс төрийн албан тушаалтнууд нэр дэвших тохиолдолд төрийн жинхэнэ албан агчийг ажиллах хүлээлт өгөх үүрэг хуулиар заагаагүй тул тухайлбал улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл бэлтгэвэл сурталчилгаа гэж тооцох уу? Тэр төрийн алба өнөөдөр төрийн алба хашаад явж байгаа улсуудын талаар одоо сонин хэвлэл бичих юм бол энийг нэр дэвшигчийн сурталчилгаа гэж үзэхгүй. Одоо үзэх хүнд салга шүү дээ. Гэхдээ тэрэн дотор нь энэ сонгуульд нэр дэвшнэ би. Би одоо нэр дэвшнэ, өрсөлднө гэсэн тийм юм байх юм бол энэ чинь ямар ч булдах зайл харахгүй л болно шүү дээ. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг яаж бүрдүүлэх вэ? Энэ удаагийн хуулинд бол сонгуулийн хороодын аливаа хороод энд бол одоо тойргийн хороо, салбар хороо, хэсгийн хороо бүгдийг хамааруулж хэлж байна. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд нэг нам даван байлгахыг хориглоно гэд хууль заасан. За сонгуулийн хорооны дарга нарын бичгийн дарга бол өөр намынх байна гэж заасан. За сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан орж болохгүй гэж заасан. За энэ одоо хуулийн шаардлагуудыг хатуу барьж одоо номуудын төлөөллийг аль болохоор тэнцүү оруулахыг зорино. Энэ сонгуульд бодлонтой явагдах магадлал өндөр байна гэж сэтгүүлчид хардж байна. Учир нь нэр дэвшигчдийн нэрсэг сонгогчид нэрсийг дугуулахдаа буруу тэмдэглэгээ хийвэл саналын утсыг хүчингү тооцоогоор хуулинд заасан байгаа. Жишээлбэл сонгогч 2 нэрийг дугуулад 3 дахьыг нь өөрөөр тэмдэглэсэн бол саналын утсыг тэр чигт нь хүчингү тооцох юм. Тэгэхээр зөв тэмдэглэгээ хийгдсэн нэр дэвшигч хохирч байна гэсэн үг. Үүнийг хуулиндаа эргэж хараагүй хэврүүлдээс нэг сонгуулийн ерхий орооныхын хэллээ. За сонгуулийн сурчлагын зардлыг иргэний нийгмийн байгууллагуудын хүсэл шаардлагаар 50 хүртэлх хувиар буруулсныг муу ярьж мэдээлсэн. За хуучин хамгийн дээд тал нь 1 тэрбум төгрөг зарцуулах хэрэгтэй байсныг одоо 690 сая болгож бууруулжээ. Газар өмчөдөө хуулийг 2013 он хүртэл сонгох засгийн газрын санал өнөөдөр эдийн засгийн байнгын хоронгоор дэмжигдлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгээр хуулийн хугацааг сунгах засгийн газрын саналыг хэлэлцэх үеэр байнгын ордын гишүүдээс хууль хэрэгжих хугацаа хязгаарлах шаардлага байхгүй гэсэн санал гарч байлаа. Тухайлбал Батбаяр гишүүд Монгол Улс гэртээ тэргүү нэг хүнд ногд талбай хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг байж иргэдэд газар өмчлөх эрхийг нь хугацаагаар боомлж болохгүй гэж үздсэн юм а. Гэр бүлийн хэрэгцээнд гэснээр хувийн хэрэгцээнд гэж өөрсдөө гэсэн нэгдүгээр зүйлийг хасах. За энэ хасах энэ 60 мэд шийдсэн чинь зайрыг дэмжих шийд гараа өгнө. Мөн үеэр хуулинд өрх бүрт газар өмчлүүлэх гэдэг заалтыг эргэн бүрт болгож өөрчлөе гэсэн саналж тавигдж байлаа. Эдгээр санал үргэлжлэн улсын их хурлаар ч мөн хөндөгдөх болно. Өнөөдрийн хувьд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2013 он хүртэл сунгах засгийн газрын саналыг эдийн засгийн байнгын орооны гишүүд хүлээж авлаа. Байгаль орчны яам усны хэрэглэх газар ойн голыг хамгаалах үүднээс голын хөндөд шалгарганд тариалж эхэллээ. Голын усны ундрагыг нэмэгдүүлэх үүднээс энэ ажлыг хийж байна. Анх голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд голын иргэд дагуу чицэргэн тариалж эхэллээ. Гүний усыг хөрсөн дээр татснаар урсцсан нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаамаа. Анх голыг хамгаалах хөдөлгөөн хүртэл байгуулагдсан. Байгаль орчны яамныхан усны хэрэглэх газрынхан санал нэгдэж урсц нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж байгаа нь юм а. Сүүлийн 10 жилийн туршид уул уурхаан олборлолт бол энэ онголын ихэд үлзэт тээлийн голууд дээр явагдаж байгаа энийг бол хүн бүхэн мэдж байгаа байх. Тэгэхдээ ашигт малтмлын хэрэг эрхлэх газраас хөндлөнгийн экспертийг бүр захиалгаар томлоод 10-аад ер нь энэ усны салбар, байгаль орчны салбарын экологийн салбарын тэргүүлэх эрдэмтэд оролцож юм дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр бол хүний үйл ажиллагаа бол 30% онголын нөлөөлөлтөнд уурын цэцлийн өөрчлөлтийн нөлөөлөл бол дийлэнх нь байна гэсэн юм дүгнэлт гарсан. Эхний ээлжинд мянган ширхэг цэцэрганы модыг тариалж мод тарих ажлыг Өвөрхангай аймгийн зэвсэгтүүчний 256 дугаар ангийнхны тусламжтайгаар хийж байгаа нэ. Байгалаа хамгаална гэдэг хариуцсан яамны ажил биш, харин иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь байгаль хамгаалах шинэ бодлого, төрийн бус байгууллагатай хамтрах хэрэгтэй гэдгийг энэвэр байгаль орчны сайд Шилэг дам хэлж байлаа. Хүн хажууд нь одоо тэр гол горхийнх нь ихийг хамгаалаад мод тариад за тэгээд ухаан орчных нь хог хаягдлаас нь салгаад ингээд өөдөн татаад эхлэвэл гол горх бол өөрөө урсаад урсц нэмэгдээд явцдаг. Ийм одоо байгалийн цохилдлогоо. Тийм болохоор хүн бүхэн одоо энэ хөрөөлөн байгаа орчиндөө ойр орчныхаа тэр одоо гол горхийг сэргээх илүү урсцын нэмэгдүүлэх тал дээр жаахан сэтгэл гаргаж гол горх маань тэгээд урсгахаа. Мод суулгацыг тарих амарч түүний дараа арчлалт хамгаалт хамгаалжууллаа. Тийм ч учраас усны хэрэглэх газрынхан цэцэрганы энэ төглийг орон нутгийн засаг захиргааныхан төлөөлгөн өгч байна. Арчлалт хамгаалтыг тухайн орон нутаг хариуцаж ажиллахаар болж байна. За онгийн голын энэ хэсэг тумуудахгүй цэцэрганы төглөлтөө болох гэж байна.